Иргэний зориг намын 8 дугаар их хурал өнөөдөр эхэллээ. Намын их хурал 100% эрсдэлтэйгээр эхэлж байна гэж намын удирдлагууд хэллээ. Тодорхойлбол их хуралд иргэний зориг болон ногоо намын 500 төлөөлөгч оролцож байна. Их хурлаар өнгөрсөн оны 3 дугаар сард зарлан хуралдаж байсан 7 дугаар их хурлаас гаргасан шийдвэрүүдээ эхлээд хэлэлцэн. Учир нь 7 дугаар их хурлаас иргэний зориг нам ногоо намтай нэгдэх шийдвэрийг гаргаж байсан боловч улсын дээд шүүхээс өнөө хүртэл хоёр намын нэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй байгаамаа. Иймээс тэр бүх асуудлаа авч хэлэлцэн буцаах шийдвэрийг гаргахаар болж байгаа юм байна. Үүний дараа иргэний зориг намын нэрийг өөрчлөх хийгээд дарга нарыг шинээр томлох гэд олон асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр намын хул амьдрал дээр бол аль хэдийн нэгдчихсэн, удирдлага нь нэгдээд, байр нь нэгдээд, орон нутгийн салбарууд нь нэгдээд ингээм хамтын ажиллагаа явуулж байгаа. Энийг бол олон иргэд мэдэх бах. За өнөөдөр нэгэнт хуулийн маргаантай учраас бид хуулийн болон улс төрийн асуудлаас салгаад ингээд улс төрийнхаа замаар бол иргэний зориг намдаа илсээд ингээ иргэний зориг намыг иргэний зориг ногоо нам болох асуудлыг сая яриад аль биесээр баталчлаа. Одоо ингээд туг тэмдэг бэлэг тэмдгийн асуудал яригдчихэж байна. За хуулийн асуудал бол бие дагаад цаашаа маргаантай явна. Улс төрийн асуудал нь бол ингээд иргэний зориг намын дүрмийн дагуу шийдэгдэж байгаа учраас хоёр намын нэгдэлтэй холбоотой маргаан бол гарахгүй гэж бодож байна. Улсын хурлын гишүүн Инхбат тэргүүтэй ногоо намын гишүүд иргэний зориг намд элснэ гэж ойлгож болно. Түүнчлэн иргэний зориг намын хувьд үндэсний хороогоо шинжилэн байгуулах зэрэг томоохон ажлаа энэ их хурлын үеэр нугалах болж байна. Иргэний зориг нам болоод ногоо намынх нь нэгдэж иргэний зориг ногоо нам болохоо албан ёсоор энэ хурлын үеэр хэлж байна. Улсын дээд шүүхэд намынхаа нэрийг бүртгүүлэх ажлыг эх 7 хоногоос зохион байгуулах нэ.